Pro Production-ы бүтээл. Аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд барилгын инженерээр сурах гад их сургууль руу орох гээд байдаг. Өөрийнхөө дотор хүнийг сонсохоор нөгөө гоо сайхан л хүн чинь ингээд гоо сайхныхаа юм хиймээр санагдаад байсан. За намайг Пунсалмаа гэдэг. За гоо сайхны салбарт одоо 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Бас өөрийн гэсэн одоо бизнесээ эхлүүлээд амжилттайгаар удирдаад өнөөдрийн хүртэл ажиллагаагаа явуулж байгаа салоны үүсгэн байгуулагч байна. Гоё сайхан байна гэдэг бол өөрөө өөрийгөө хүндэтгэх, тэгээ цаашлаад бусдад хүртэл бид нэр хүндэтгэл төрүүлдэг, бусдад одоо манлайлал үзүүлдэг, эргээд өөрийгөө хайрлах одоо тэр арга ухаанаараа өөртөө ихтэй байгаа байдлаараа бусдыг бас өөрчилдөг юм гайхалтай одоо эмхтэн хүн тэр тусмаа ялангуяа байх ёстой зэвсэг. Тэгэхээр өөртөө анхаардаг хүмүүст цаг гаргаж үйлчлэгээ явуулдаг, тэр хүмүүсийн гоо сайханд хөрөнгө оруулалт хийдэг, тэр хүмүүсийн сэтгэл санаанд одоо хайр хүргэж аз жаргал бэлэглэж үйлчлэгээ үзүүлдэг одоо энэ гоцлын мэргэжлэрээ бол аягүй их бахархдаг. Говьсөнбөр аймагт төрж өссөн яг унган одоо Говьсөнбөр чойрын хүүхэд дээрээ 5 эгчтэй 3 ахтай тэгээд 8 хүүхдээр нэмээд би 9 төгнө байгаа. Айлын баг хүүхэд болохоор яг л бусдын адил хөдөө ишиг хурга ариулжгүйгээл тогложгүйгээл тэгэл ээж автагаа хамт өссөн. Ер нь олуулаа байх бол аюу гоё. Олуулаа байх нь тэгээд тэр тусмаа одоо миний хувьд бол яг 8 настай ингээд ээж маань гинти авт тослоор ингээд нас бараад ээж маань байхгүй тийм хүнд хэцүү үеүүдэд олон их зах чинь нөгөө ээжийн оронд ээж болол аавын орондоо болно гэдэг шиг тал талаас яаж ээж хүү аймаа дөнэ тэрэгэд ингээд намайг ингээд хайраар дутаахгүй халамжилж исэн учраас айгүй тийм сэтгэл үеиг явж исэн юм шиг байгаа юм. Тэгээд 18 настай байхад бас аав маань өөд болсон. Тэгэхээр энээс хойш цаг хугацаанд бол олуулаа байсныхаа буйнд олон 5 эгч маань бүгдээрээ ингээд надад одоо эмхтэн ер нь ямар байх хэвтэй, яаж даван тулах хэвтэй гэдгийг зөвлөдөг байсан. Манай ээж аав ерөнхийдөө айгүй тийм ажилсаг, цэвэрш нямбай, хүнийг хайрладаг, хүндэлдэг нэг тийм хүн болгоод бидрийг ер нь одоо бүх их чах юмж тэгж өсгсөн, намайг тэгж өсгсөн. Цагаан даваа нөмөрчүүл тэгэл чихэндээ ингээл юм авчуулчаад эмч болж тоглоно. За тэгэл багш болж тоглоно. Тэгээ одоо эргээд ингээ харахаар яг тэр эмч болно гэдэг байсан мөрөөдөл маань бас өнөөдөр бас эхнээсээ бэллээ олоод явж байгаад манай аав болоо намайг барилгын инженер болгоно гэд намайг ингээ 8 дугаар ангиас маань Месүтэд аваачаад барилгын ангид оруулчихсан. За тэгээд эндээс сурч төгсчөөд миний охин тест орноо гэд ингээд аав маань бол намайг одоо барилгын инженер болгох хүсэл мөрөөдөлтэйгээр ингээд чигүүрлүүлсэн. Гэтэл яг тэр миний бас сонирхол байсан үгүй үгүй. Тэгээ ээж маань ер нь аяйггүй тийм ганган гайхалтай тийм мундаг эмэгтэй байсан юм лээ. Тэгээд яг ээжигээ дуурайсан гэж одоо ч хүртэл намайг хүмүүс хэлдэг. Тэгээ байнгын уруулаа буддаг, байнгын одоо хумсаа буддаг тийм хөвгт. Тэгэхээр яг аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд барилгын инженерээр сурах гад их сургууль руу орох гээд байдаг. Өөрийнхөө дотор хүнийг сонсохоор нөгөө гоо сайхан л хүн чинь ингээд гоо сайхныхаа юм хиймээр санагдаад байсан. Тэгээд ядж байхад тэр үед нь 2010 онд нөгөө Солонгосын драма их гараад тэгээд драма үзэж байгаад нөгөө драмаан дээрээ гол дүрийн жүжигчин аягүй мундаг салооны эзэн болоо гараад ирсэн. Тэнгүү тэр салооны эзний дүр төрх надад маш их таалагдаа. Тэгээд яг тэрэн шиг би юм салооны эзэн юу болноо. Би угаасаа ингээд хүний хүмүүс гоё буддын юм чи өсмөс гоё янзалтай юм чи ингээд ингээ өөртөө мотивац өгöd. Тэгээд ингээд дотор хүн маань гарч ирээд ерөөсөө намайг юм гоо сайханлаг болгох тэр юм руу ингээ алхуулад байсан. 20 настай байхдаа өөрийнхөө хөмсөг контрийг шивүүлэх гэж Хятадаас ирсэн өвөр Монгол гоо сайхан чиг ирч хайж гिचтэйгээ очиод ингээ хөмсөг контр шивүүлээд хөөрхөн болсон мөсгөө чинь яах вэ? Нөгөө барилгын мэргэжлэр явах гэсэн хүүхд чинь шууд л гоо сайхны мэргэжил рүү ороод тэр өвөр Монгол хүний доор одоо ингэж ажиллах болоод зааж хэлснийг биелүүлээд тэр хүндээ маш их одоо тус дэм болж гоо сайхны үйлчлэгийг сурж исэн. Тэгээ Монголын яг хамгийн топ салонуудад 3-4 жил ажиллаж маш их туршлага хөрөнгөлүүлсэн. Эсмүт түүнээдээ сайхан уучи тэгэнгүүтээ энд их чин гоё лимонтой ус найруулсан байгаа. Уснуудаа сайн уугаад юунд л юм том савтай хэлдэг тий. 1 литр ус аваад орсон багт бид нар бол нэлээ олон массажны ард бол гараад ирэндээ. Хадам хийжээсээ тэтгэврийн зээл авахуулаад тэгээд тэндээс нь 800 мянган төгрөгийг аваад за тэгээд Улаанбаатар руу орж ирээд түрээсийн байр аваад түрээслээд ингэж ажиллаж эхэлж исэн. За анхны орлого бол ерөөсөө 20 мянган төгрөг, 25 мянган төгрөг байдаг байлаа. Эхний 3-4 сар бол ингээл түрээсээ ч төлж чадахгүй хэцүү яана гээл 6 сар
жил болж байна баг тий. Өдөрт олсон орлогоныхоо талаар нь гэртээ нэг талах малах тий. Элэгний нуух шумгаш одоо залуучуудын хоол хүнсийг авчлаа ингээд ладамлаад аваад ингээд гэртээ ордог. Тэгээ дахиад нэг талаар нь хүүхдтэй нэг угч сосог монсогхон аваад ингээд нэг 20 30 мянган төгрөг чинь дуусчдаг. Тэгэл маргааш нь ажиллаа яана төрөөс болж байгаа шүү дээ. Энэ мөнгө яач уу гэл тэгэнгүүт сандраал хоолоо багасгаал төрөөсөө хураан тий. Тэгэл нялх нотон хүүхдтэй юу ч хийчвдээ гэл харамсах өдөр бас 2 3 гарч исэн мөлий тийм өдрүүд. Нөгөө хөдөө орон нутгаар явж хөмсөх шивнэ. За тэгээ сүүлдээ хөдөө орон нутгасаа цаашлаад Манжуур, Хөлбөмбөр, уршаа цаашаа Харбин эдэр хэд ингээд хөмсөх шивэд маш олон хятад одоо бүсгүүчүүдийг үзэсгэлэнтэй олгож хөмсөг шивж бас тэндээс маш их одоо санхүүгийн үсвэрээ бас татаж ирж исэн. Тэгээд өдөр бүрээр хичээж чин сэтгэлээсээ ажлыг тууштай хийж ийж одоо өнөөдрийн хүртэлгийн 3-4 салбарыг бий болгож исэн. Тэгээд энэ хугацаанд бол маш их зүйлийг бол тэсэж дэвчиж ард нь гарч өөрийгөө хурцлж хөдөө гадаагүй нялх нойтон хүүхдтэйгээ юу эсийг л үзэж явах үү те. Ингэж ажиллаж ирсний хүчин 17 оноос ингээл ерөөсөө гоо сайхны салбарт ерөөсөө манайх тодорхойл гараад ирсэн. Манай салууны хамгийн лаг тогооч юм лээ. Манай ундрагч ингээд амар лаг тогоох юм. Бид чи ингээд нэг хүн лөө орохороо баг 2-3 цаг тий 4 цаг болчдөг. Миний доорч гэсэн баг хамт олонд гайхалтай мундаг чадварлаг сэтгэлтэй юм огт бүсгүүчүүд их ажилладаг байсан. Тэд нар маань ч гэсэн эхнээсээ одоо мундаг салооны эздүүд болоод энэ тэнд том салоонуудад менежерүүд хийгээд тэр ажиллаж байгаа газруудаа соёл түгээгээд өөрснөө ч гэсэн өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгоод салооны эздүүд болсон. Тийм болохоор энэ мэрэгжлийнхаа үнцийн эргээ сурж мэдсэн зүйлээ бусдаа хуваалцаж бусдын амжилтанд одоо зам гаргаж жим гаргана гэдэг бол миний яг дотоод сэтгэлээсээ хүсдэг зүйл. Тэгээд энэнийг бас биелүүлж байгаадаа баяртай байдаг. Маш олон залуучууд бас энэ гоо сайхны салбар руу орж амжилттай бас явж байгаа. За манай энэ бол миний 10 жилийн ангийн хүүхэд. Одоо маш тийм аж ахуйч, хөдөлмөрч, халамжтай, тийм гайхалтай залуу бий. Тэгээ миний хань миний ардаас миний бизнесийг үргэж дэмждэг, гэр бүлдээ маш их цаг гаргадаг. Энэ одоо 10 жилийн хугацаанд яг хань маань миний дэргэж байж, байнга зөвлөж, дээрэс нь ард аяйгуу сайхан тийм халамжтайгаар үр хүүхдээ халамжилдаг. Чим нь миний дэргэд байдаг болохоор би илүү хүчтэй одоо бизнес амжилттай явдаг шүү. Сандар гээд миний том охин байгаа. Тэгээд хүүгийн маань Анар гэдэг 8 настай. Хүүтэй охинтой өний хүсэл биелдэг гэдэг үгийг манай нөхөр дээр айгүй ярьдаг. Хоёр хүүхэд маань ч гэсэн эрүүлийн одоо юм сайхан өсөж байгаад бол баяртай байдаг. Би ч ингээл усанд оруулчаал нөгөө биеийг ингээл массажлаад барьж өгөөл тосын төрөж өгдөг байхгүй. Тэгэнгүүт л манай ээж аав хоёр байхгүй хас муухай юм аа. Ээж маань ингээ удаан хайрлахгүй эрт явчихдаг юм уу? Таныг ингэж хайрлж исэн өдр гэдэг юм эмзэг сэдвүүдийг аяг ярьдаг. Тэр болгонд нэхлээ жоох эмзэглдэгс одоо болохоор хайр өрөөд илүү нөө учрыг ярьж өгж ойлгуулдаг болчоор манай хоёр хүүхд амар хүн хайрлаж сурч байгаа. Анх 220,000 салбараа нээж исэн. За тэгээ салбар маань Багдад ирэнгүүт Баян Монгол хороолд нээсэн. Дараа нь Чингис зочд буудлын эсрэг талд нээсэн. Ингээд нийт 3 салбар нээгээд тус бүр нэг 5 ортой манайх одоо вакцины үйлчилгээ хийж исэн. Анх бол миний одоо вакцины нэр мөр бол амар сүртэй 30 үйлчилгээ 30,000 төгрөг. Тэгээ яг ингээд 30 юм ингээд гэж чагсаацсан. Ердөө 30,000 төгрөг ингээд гарч галцсан. 2 сарын дотор би бизнесийнхаа өсөлтийг хийжсэн. Хүмүүсүг бол бүр ингээд сараараа хүмүүс өдөө гадаан сар ингээд манай гадаа очрлоо суучдаг. Тэгээл үүнээс хойш бол за энэ массаж гэдэг бол явах юм байна гэдгийг бүр ойлгоод за энэ л одоо миний хүсэж мөрөөдөд исэн зүйл шүү дээ. Би бусдыг ингээд гоё амрааж те аз жаргал бэлгэлж өөрийнх нь гоо сайханд нь хөрөнгө оруулалт хийж өгч гин гэдэг чи ямар буянтай ажил хэлээ гэл нөгөө ажлынхаа үн цэнээр бахархаад илүү хүмүүсээ яавал гоё тав тухтай ямар гоё даавуу авч нөмрүүлэх үү ямар гоё таавчиг авах уу гэдэг деталь болгоныг ингэж анзаарч исэн байхгүй. Яг салоныхоо нээлтийг хийж хахад би яг энэ гоё агшнаа ижавдаа харуулсан бол ямар гоё вэ? Охин нь одоо ийм мундаг амжилттай яваад өөрийн гэсэн мэдлэг мэрэгжил болоод тэрхээрээ ингээд өөрийгөө чадахжуулаад мэрэгшүүлээд маш олон ажлын байрыг бий болгоод нийгэмдээ тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулаад өөрийн гэсэн өнгө төрхтэй бизнес аваа явж иж ижаав хоёр маань байхгүй ямар эвгүй юм бэ гэж дотроо жоох уйлж агаад орж ирэл нөгөө хатам аавч хоёрыгоо хараад баясаал ингээд сэтгэл уужраал явцдаг. Тэгэхээр бурхан надаа яг бэлгээ аавч хоёр маань нэртэй усан ч гэсэн яг хадмууд юм л надад бэлэг болгоо явуулсан. Тэгээд энэ хоёр сайхан хөвшнийгөө харж л ер нь баясаж урам авч хагас бүтэн сайн болгонд ер нь надам аавч хоёрлогоо байн очдог. Ер нь амжилттай бизнесийн ард бол маш олон хүн байдаг. Ганцаараа ерөөсөө байдаггүй. Хамгийн энгийн дөрөнд бол хань байж гин. Ард нь тэгээд бас миний сайхан хатам ээж аав хоёр байдаг. Тэгээд хатам ээж аав хоёртой бол ерөөсөө маш их талархдаг. 80 хүрж байгаа хоёр хөвшин байгаа. Гэтэл одоо миний хоёр хүүхдийг
маш сайн өсгөж хүмүүжүүлж өгсөн. 4-5 өсгсөн байна да. Тэгээ заавал босгондоо энийг ханаа тусахчихгүй 90 сар бол босгочих юмсан. Гээл одоо ингэ л боддог байсан шүү дээ. Аймаг гоо сайхны үйлчлэгээний салбарын бизнес бас цаг наргүй төвчээр гаргана, зориг гаргана, золиос гаргана. Тэгжиж нөгөө бизнес илүү тийм амжилттай явдаг. Миний хоёр хөл одоо сайхан амьттай адилхан одоо ёстой нэг амар амгалан одоо элвэг сайн сайхан амьдраасаа л тэгвэл одоо энэ хоёрыг би ямар ч жил байсан сургуульд хүртэл нь одоо сайн харнаа. Пуна гэдэг брэнд одоо сая 24 онд яг бий болгосон. Анх бол Сондор, Хатан Сондор, за тэгээ Пуна гэх өөрийнхөө нэрэн дээр Руу гэдэг төгсгөлийг залгажсан. Энэ Руу гэдэг төгсгөл өөрөө их гоё. Сэргэлт ба шинжилэлт гэсэн үгний товчлол гэдэг Японоор. Тэгээ Хятадаар бол нэвтрэх, орох, монголоор бол явах, очих те Пуна руу явах, очихын Руу. За тэгээд ийм гайхалтай төгсгөлийг хийгээд ингээ брэндээ бүтээсэн. Тэгээд манай салоны ер нь гол онцлог гэх юм бол ерөөсөө л үйлчлүүлэгчийг орж ирсэн цагаас нь дуусах хүртэл ерөөсөө бүх зүйлийн яг чин сэтгэлээсээ тав тухтай, сэтгэл ханамжтай, за дээрэс нь эрүүл ахуйн дэглэмтэй, хяналттай үйлчлэгээ явуулдгаар л манай салон онцлог. За дээрэс нь хамгийн чухал юм бол би одоо гоо сайхны гаднаас нь гоо сайхан байх аргад бол бленсэн ингээд бас өөрийгөө чадахжуулаад суралцаа явдаг. Хүний арьс гаднаа хуурашаад байна, өсөн нунаад байна, арьсан сэвтээд байна, тэ нүүр нь батгашаад байна гэл асуудлуудтай хүмүүс л орж ирнэ шүү дээ мэдээж. Тэгэнгүүт л би гаднаас нь л 1000 тослол түрхээл массажлал аппаратууд яваал илээл таалал идэг. Гэтэл нөгөө хүсэж идэг үр дүндээ бас төдийлөн хүрэхгүй. За тэгвэл энэ дээр би яах ёстой юм бэ гэж бодонгууд за би ерөөсөө хоол зүйч болёо гэд ингээд ангаахт хоол зүйчийн мэргэжлэр 2 дугаар курсээсээ эхлээл би ер нь илүү хичээлтэй бүр гүн гүнзгий дурлж эхэлсэн. Тэгэл ерөөсөө хоолтын мэдлэгийг бусдад би түгээснээрээ эрүүл арьсыг бий болгох юм байна. Ерөөсөө арьсан дээр гараад байгаа батгашилт гэдэг чинь энэ өрөвсөл гэдэг чинь бидний хоолт хичээлээр орж иж байгаа нөгөө сахарны зохисгүй хэрэглээ, тэнцвэргүй хэрэглээ, өөх тосны буруу хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэснээс болж бид нар одоо арьс үсмэн гэмтэж бохирдож өрөвсөж батгашдаг юм байна. За цаашлаад нөгөө илүүдэл чинь таргалалт өөртөө сэтгэл хангалуун бос болох цаашлаад таргалтаас үүдэлтэй маш олон халдварын бус өвчнүүдэд бид нар одоо өртөж байгаа шүү дээ. Тэ маш олон одоо халдварын бус хавдруудад бид нар өртөж байгаа. Тэр илэгний хавдар, тэр нойр булчирхайн хавдар, тэр чихрийн шиж ингээл энэ аюултай эрсдэлт өвчнүүдэд бид нар дандаа хоолносоо л болдог. Манай пунсалмаа бол одоо анхны элсэгчдийн маань нэг байгаа. За үүн дотроо бас 2 дахь мэрэгжлэрээ сурж байгаа бас маш хичээнгүй оюутнуудын нэг байсан. Хийн л гэсэн бол яг хийдэг дайчин одоо энэ цаг үед баймааргүй тийм одоо сэтгэлтэй хөхт. Шингэрэл, арьс татагдаал, хаван буурал тий. Одоо энэ минь дотор ч хоёуланд нь нөгөө кайл агуулсан. Кайл нөөрөө кайлын нөөрөө хаван болгодог. Натрий болохоор одоо бид нар 5 сахар ихтэй хоол хүнс идэхээр нөгөө цусандаа хөөх тос хэлбэл ихсэн биеинд одоо эсийн доторх шингэнүүд маань гадагшлаад ингээ хавганчдаг. 5 сахар босруулсан хоол идэхээр гадуур хоолж болохоор ч юм уу. Тэгэнгүүт яадгийн бид нэг эрүүл детокс хийгээд эхлэнгүүт эн чинь одоо буйцаа гэхэд тэр чигээрээ магний калигаар баялаг ш. Гэтэл магний чинь бидний чангарсан булчингуудыг суллаж шүрмс мөс таталт эсрэг. Нүд энийг ерөөсөө хоолтын бие зөвлөөд, хоолтын шийдээд, хоолтын зөвлөгөөг бие зөв сайн өгөөд хэрэгтэй эрдэс витамины нарсанд нь зөвлөөд, хоол хүнсний цаа яаж эрдэс витамин авах ёстой юм, яаж уурга өөх тосын одоо нүрс цусаад зөв тэнцвэртэй харьцаагаар авч иж бид нар эрүүл арьстай байх ёстой юм бэ гэдгийг судлаад ирэхээр хэрэглэгч нартаа би илүү эмнэлзүүтэй клиник шинжилгээ ухаанд одоо нотлохонд суурилсан мэдээллээр үйлчлүүлэгч нарынхаа чихийн сонрын мэлгаж те мэлмигийн толдыг гэдэг шиг ингэж ярьж хэлж дадуулж үйлчлэгээнд орох тэр 1-2 цагийн турш тэр нь хоолтын зөвлөгөөг төлхөө өгч сүүлийн жил гарan 2 жил бараг үйлчлэгээ явуулж байна. Энэ хугацаанд бол асар олон өөрчлөлт гарсан. Үйлчлүүлэгч нар маань эрүүлэр маш олон килограмм хор бохирдлоо гадагшлуулж байна. Тэгээ ингэж үйлчлүүлэгч нартаа сэтгэл гаргаж одоо нэрийн шүл өгөөд за тэгээд бас смути жуус одоо жимс ногооны шүүс бас ингээд толимог хийж миксер дээд ингээд үйлчлүүлэгч нартаа өгөх энэ агшинд бол үйлчлүүлэгч нар бол байн баярлаа талархлаа ямар гоё юм бэ одоо ийм гоё хоол молтой шүлтэй ийм газар ер нь байд юм уу гэл ингээд тэгэхээр энүүгээрээ бол одоо Бонарос салон бол бас ондоо байдаг. Тэгээд энэ хоолыг зүгээр бас бид нар хийчихгүй цаана технологи карттай. Тэгээд хоол зууч байгаагийн хувьд эрүүл ахуйн дэглэмээ маш сайн сахиж одоо маха шөлөө ариутгаж тэ халдваргүйжүүлж хөлдөөж пакетлж ингэж одоо үйлчлэгэн дээрээ хийдэг. Тэгэхээр арьс бол хоол зүйтэй гэдгийг бол би одоо яг нотлох
боловсрохыг хүсэж байгаа. Энэний төлөө бас илүү сурж боловсрохыг хүсэж байгаа. Цаашлаад олон гоё судалгаанууд, олон ингээд үр дүнгуудыг гаргаж эргээд мэрэгчлэлт нэгт одоо хамт одоо мөр зэрэгцээ явж байгаа хоол зүйч нартайгаа хүртэл нэгдэж арсны одоо энэ эрүүл залуу байх дээр гой сургалт семинаруудыг хүртэл хийнэ гэж одоо мөрөөдөд явж байна да.